За энэ болоо чи цөмөрөө лантуугаар цохиж үзүүлээ. За нэг цогчих тий. Дугуй заддаг шүү. Дугуй заддаг лантуу. За. За. За хэд нэг. За. За. За одоо ямар өөрчлөлт хийснийг харъя. Ингээд тэр лантууны ормоор баг зэрэг үнзгийг шигдээд орсон. Түүнээс бол ямар ч хагаралт цууралт бол ерөөсөө байхгүй. Болок нь бол яг ингэж юугаа. За одоо түрүүний нөгөө шидсэн лантуудсан болокн дээрээ энийг шиг шүрүүп зоогоод за одоо энэ шүрүүпэн дээрээс нь өөрийг нь өөрөөр нь даалгав. Энэ болохоор зэрэг 550 марктай G550 марк гэсэн Монгол Улсын стандартын дагуу хийгдсэн болок. Тэгээ нэг ширхэг болокны дундчаар нэг 27-оос 28 кг байх шүү дээ. За тэгээд 27-8 кг-ыг нэг цэг дээрээс өөрийг нь даах хэсгийг харъя. За энэ одоо тэгээд өөрийг өөрөөр нь даалгаж шүрүүпэн дээрээ нэгсэндээ өөрөө 27-оос 28 кг нэг цэг дээрээс өөрийгөө даах чадварыг харъя. Энэ дотор бол одоо 5 шүрүүп тэлэгчтэй хамт зооцсон байна. За өргөнөө. За одлоо. За энэ биднес нэг лантуугаар мэдээд өндрөөс шидэд исэн хүмүүлэг. За одоо энэ яг ингэж шүрүүпэн дээрээс нь зүтсэн өөрийгөө дааж байгаа юм. Болок маань өөрөө 27-оос 28 кг хэмжээнд. За одоо энэ дээр нэмээд дээр нь ачаал үг нэг цэг дээр байгаа шүү дээ. Нэг цэг дээр байгаа. Нэг шүрүүпэн дээр нь 2 тоосго. За ахаад 2-ыг нэвчүүлээсэй. Тавьж болох нь. За нөгөө талд нь тавьчих. Тэгээд давхарч. Сорна. За. За одоо ингэж нэг цэг дээрээс тий. За болок нь өөрөө 27-оос 28 кг. Дээр нь ингэж 4 ширхэг тоос уучин юм тий. Ингээд тавьсан. Ана за ингээд одоо юм хүм зүгөх гэдэг манайхаас санаа зов тэндээс юм. За одоо ингээд за одоо ингээд галаар ингээд шитагаад үзье. Мөн энэ бол яг өнгөн хэсгийн цагаан хөөд дотор нь орсон цагаан хөөснүүд бол ингээд үндсэндээ зарим хэсгээр ингээд хайлаад түүнээс бол шатна гэсэн ойлголт бол ерөөсөө. За энэ одоо ингэ нөгөө 6 см-ийн зузаантай зүссэн юу. За одоо уул нь бол хамгийн энгийн аргаар л нэг дулаан дамжуулалттай шалах арга маань энэ шүү дээ. Одоо ингээл нэг талаас нь халуун галаар ингээл төөнөөлээ. Нэг цэг дээрээ л байлгаад дээ. Тэгэл энэ болок мань хэрэг их дулаан дамжуулдаг, дулаан хадгалах чадвар муу байх юм бол одоо би энд ингээл барьж ахтлаа энэ эндээс халааж байгаа юу энэ халууныг би энтэй талтай эндээс халааж байгаа юу би энтэй талтай одоо яг гар тавьсан талдаа мэдрэх ёстой юм байгаа шүү дээ. Яг ингээл тий. А чи тэгэл нэг цэг дээрээ байлгаал. Тий. Энэ бол ямар ч хэсэг ингээд галаар төөнөөд нөгөө талд нь би дулаан мэдрэхтэл бол нэлийн хугацаа ор. Эндээ бол ямар ч байхгүй. За яг зөвхөн энэ нөгөө цэвэр мэдрэмжээр ингэж байж байгаа. Яг дараагийн туршилтан дээр болохоор биднес бүр энд нь паялнах тавиад тэгээд орчны температурын юу байхгүй юм дээш нь ингэж тусгаарлаж байгаад энтэй талын
Агаарын температурын болохоор зэрэг термометр хэмжиж харуулна. Энэ лего бол лего болоо шидэж харуулъя. Энэ ямар ч За та зөв нэг бүх хотын шалгаадах шидэд өвдстэй. За цемэндээ шидчих. За шидчихэд. Оо янзтай. За. Оо яач. Ой, янзын бүх.